Сайн уу? Сайн уу? Hi. Анаснагийн дараагийн reaction бичлэгт орж ирсэн баярлалаа. Баярлалаа. Өнөөдөр бид танд American Basket болон одоо гудамжны хөгжимчдийн бүтээлүүдийг хүргэх болно. Nice. Та ямар дуу болон ай болохыг таахыг олохоос гадна өөрт төрж буй мэдрэмжийг бидэнд авалцгаая. За. Окей. Тавилнаа. Бэлээ. Чин хэм блэ? Энд сонсчихсан уу? Сонсчихсан. Би яг нэрээ хэлэхэд мэдэхгүй байна. Амар авьяастай гэд ингээд гудамжинд дуулдаг хэрнээ амар авьяастай хүмүүс юм бол амар их байдаг. Тэгээд ийм хүмүүстэй амар олон таарч исэн. Тий. Бүр яг ингээд мэрэгжлийн дуучин хүн шиг дуулдаг хэрнээ гээд байх хэвээр газараа байхгүй ч гэх юм уу те. Аа. Яа, гоо аха. Та анчайнэд мелоди илүү. Аянгой одоо энэ метроны буудлын энэ цуураа бол ер нь бол аяг гоё. Одоо Монголд орцсон гитар тоглоод дуулахаар гоё гэдэг чтэй. Тэрнтэй адилхан яг метроны энэ subway station-ы reverb бол өстой гоё. Оо, би энэ бичлэгийг үзчихсэн. Энд сонсчихсан уу? Санах гад энэ бац. Ямар нэртэй дуу вэ? Бас уран бүтээлч юм бэ? Юу лээ? Darling. Энэ дог мэдхийн байна. Энд чинь нэг шүү киноны дуу байдаг баха. Сүнс болчдаг кино лөө. Тэ сүнс болчдаг Patrick Swayze байдаг баха. Би Darling гэдэг дуу юм байна. Энэ бичлэгийг би үзчихсэн. Бүр амар гоё байсан. Дууны нэрийг таа. Дууны нэр та бодод. Яа нэг хэлчихгүй байна. Гэтэ ямар ч байсан сонсчихсан. За, oh my love, my darling. Би жоохон дахиад үзчих үргэлжлүүлээ. За сайхан буудлаа. Энэ тийм мангар олон дуусан байдаг тий. Тэгвэл та дууны нэрийг таавал зураг болгоё. Юу, Elvis Presley, My Love. Энийг сонсох геймер гэдэг юм аа. My darling. За, божи. Энийг сонсоход ямар мэдрэмж төрж байна? Тайван хэрнээ нэг тийм гоё дүрлэлсэн мэдрэмж авч байна. Аха. Тэгээ гол нь өхөрөлдсөн баг хүмүүсийн ч гэсэн харахад гоё л шүү дээ. Тэднэрт ч гэсэн гоё л болоод идчихэж шүү дээ. Гоё мэдрэмж төрж байна. Энэ хүний дуулалт нь Энэ амар гоё юм. Би яг энэ гудамд яг байсан бол энэ дуйлцэл зогсож авах. Энэ ах бол үнэхээр гоё дуулт юм байна. Амар мундаг л дуулж ил да. Гэтэ зүгээр нөгөө миний хувьд нөгөө нэг энэ дуу амар тийм гоё нандин мэдрэмж өгдөг болохоор яг original version амар гоё таалагддаг. Гэтэ энэ амар гоё л дуулжлаа л да. Дуугийн тааж бол өстой мэдгүй байна. Гэтэ сонсчихсан дуу байна. Гэтэ амар гоё. Яг нөө Facebook-ээр ч гэсэн дандаа иймэрхүү коордоны бичлэгүүд явдаг шүү дээ. Тиймэрхүү бичлэг үзэх нь угаасаа их гоё санагдаад яг адилхан л байна. Яг энэ ахын дуулж байгаа нь яагаад юм яг юм амар дотроосоо болохоор ингээд л үзээлэмэр гонигтай дуулаад байгаа юм шиг мөртлөө амар гоё дуу амар гонигтай дуулаад байгаа юм шиг болохоор ингээд үзээлэмэр санагдаад. Нэг тийм доттортой. Гурвт болохоор Elvis My Love. Зүгээр My Love юм уу? Уугийн хасчдаг гэж. Даа би өстой амар хол зөрүүлсэн биш үү? Яа, амар ойрхон атсан биш. Oh shit. За энэ бол Queen Bohemian Rhapsody. Энэ бол онгоцны бодол дээр байна те.
Япон аялагч нар байна. Тэгээд магадгүй Индонез, Таиланд хөвгүн төгөлдрөөр тоглож байгаа шиг байна. Энд бас мэдгүй юм гэж байхгүй л гэдэг. Мэддэг байна. Queen хамтлагийн Bohemian Rhapsody гэдэг. Би ер нь бол Queen-ийн айгуу том фэн байсан. Ер нь бол фэн байгаа. Киног нь баг ингээд уйлж үзээд бүр ингээд кино театрт ганцаар уйлал байсан. Яг тэгэж үзчихсэн. Хамтлагийн бол ерөөсөн мэдэхгүй байна. Дууных нь үгийг мэдэхгүй ч гэсэн шууд орж ирээд байна. Нэрийг ч мэдэхгүй. Би ер нь дууны нэр мэддэггүй юм аа. Queen-ийн Bohemian Rhapsody. Queen-ийн Bohemian Rhapsody бэн. Яа сүлд киног нүцсэн чинь халж ийлээ шүү дээ. Ерөөс нэг амар нэг Queen интриг амар сонсдоггүй байсан болохоор яг тэр киног нүцсэн чинь бүр амар гоё байсан. Тэгээд сонсдог болмоор санагдаж байгаа юм чинь. Энэ бол Queen, Freddie Mercury, Bohemian Rhapsody яха. За Bohemian Rhapsody Queen. Та төгөлдрөөр тоглож чаддаг. Тэрээс ганц чаддаг. Төгөлдрөөр тоглодог. Энэ дууг сурч исэн тоглож чадсан тий. Би чинь бараг 6 настайгаас хойш төгөлдрөөр тоглож сурсан. Тэгээд яг идэвхтэй тоглосон жил гэх юм бол нэг за нэг 4-5 жил бол тоглосон. Одоо хайцсан байгаа. Чадахгүй. Сайн чадахгүй өөрийнхөө хэмжээнд бол чаднаа. Өөрийнхөө л тоглох дуртай. Гэхдээ нөө тоглолцоо ая тоглож чадахгүй зохиож л тоглож чаднаа. Багтаа тоглолтоо өссөн шүү дээ. Тэгээ бүр Франц руу тэмцээнд яваад. Тэгээд дөрөвдүгээр ярианд орчихсон. Бага ахтаа нөгөө зөөр дамжаанд суух гэж оролдоо тэгээд яагаад ч л одоо бэлдсэн. Дуртай хөгжмийн зэвсэг байгаа юу? Төлдөр ор. Таа юу? Тааш тоглож байгаа хүн Хийлэн дуртай. Сурна гэж боддгийм аа. Тэгээд одоо л зүгээр оройтой тодорцсон байх гэж бодоод байгаа. Ятга юм бол ятга баг. Яа. Зүгээр амар гоё санагддаг. Нөгөө нэг Африкийн дүн ийм тогоо шиг юм тэр амар гоё дуурт юм лээ. Тийм бичлэг үзчихсэн үү? Яг ийм Африкийн тийм хөгжим амар гоё сонсогддог. Саксофон бас ойрын үед их дуртай болж байгаа. Тэгэл ер нь бүх л яг тэр энэ гэж нэх яахгүй те бүгд л гоё хөгжим өөрийн гэсэн гоё тембертэй, өөрийн гэсэн гоё характертай. Тэр нь нэлийн секси хөгжим гэж боддог. Надаа бейс гитар юм шиг санагддаг. Тийм бейс гитарын дууралт айгуу гоё. Төгөлдөр уран бас дуртай. Төгөлдөр урын чи яг хамаг бүх хөгжмийн яг хаан хөгжим гэж нэрлэдэг шүү дээ. Тийм тэр утгаараа төгөлдөр уран бас дуртай. Вау. Өнгөрийг амар сонирхдаг шүү дээ. Гэхдээ бас л юм. Хөөе миний дуртай киноны аяа. Ямар кино вэ? Oh shit. Тэжээ. Хай. Энэ аяг мэдгүй. Мэднэ. Энэ аяг вэ? Канонд болоо. Би ингээд харин дуу мэдтiin. Тэгээд ингээд нэрийг мэддэг байхгүй юу? Санийх нэг мэдгүй Rocky Balboa-гийн кино эхэлж байгаа юм шиг л санагдлаа. Би ихтэй мэдгүй юм байна. Пэн чи хитэн бөмбөр байгаа юм бэ? Би мэднэ. Юу лээ? Энэ аяг сонсчихсан та? Сонсчихсан, хаасаагүй сонсчихсан. Гэхдээ бас л нэрийг мэддэг. Тий, Rocky гэдэг юм тий. Биш үлээ. Hawaii Taftig гэх киноны. Тийм баха амар мэддэг хайсдаг. Үзчихсэн. Монгол ТV-гээр гардаг байсан байг үздэг байсан фэн наас. Баян ингээд нэг амар сайн тийм нэг хаасаагүй явж идэг дөө боловч ингээд нэрийг мэддэггүй байхгүй юу ингээд. Rainbow-гийн аян болоо. Rainbow гэдэг кино биш үү? Hawaii Taftig. Оо. Их зурлаа. Hawaii. Hawaii Taftig чинь нэг цагтаатай мөн үү? Оо тийм үү. Оо Монгол хэлээр гарч ахт үздэг гэсэн. Миний саундтрек байхгүй. Мэдгүй мэнэ яг үндэ зүгээр л дууг л мэд. За. Би бас мэдгүй байх шүү. Очсон. За. Hawaii Taftig. Тийм үү. Rocky-гийн Магадгүй бид саундтрек мөн штэ. Магадгүй. Нэг боксери. Нэг бокс чингээ. Ямар нэстэй дууны аяг вэ? Би мэдгүй. Сонсчихсан аа. Үгүй юм шиг ах юм. So good. Мөн биш дээ. Ямар нэстэй бай? Нөгөө I feel good. Бас өөр нэг нэр байт юм аа. I feel good-ээс өөр нэг нэр байт. Гэтэ I feel good. Миний дуртай хөгжмөд
За өстө дууг нь бол мэдэхгүй байна. Хөө чи ямар дуулаа? Ямар ч юм. Согоо. Тэгээ. Яг оо жихнээс яг мэдэхгүй байх үед юу ч мэдэхгүй. Би юу л шнэ. I feel good. Уучлаарай мэдэхгүй мэн гэж хэлсэн. Худлаа ирсэн бэ. Сонсчихсан юм шиг байна. Сонсчихсан мэдээч. So good. I got you да. Нүдэн юм тэгэл мэдгүй нэгтэй мэддэг тоноо. I feel good. гэдэг дуу. Юу юм бол наад нэг Quentin Tarantino-гийн кино санаанд ороод нэгтэй биш байхаа би мэдэхгүй байна. Зөв бүрээ байсан болохоор Quentin Tarantino-гийн шиг санагдсан баг. Voice төрлөө X Factor төрлөө нэг хараарстай өндөр залуу бүр амар бүжиглж байгаа л дуулаад дээ шүү дээ. Үнэхээр нэрийг олж мэдэхгүй байна. 3 хэлээр $500 гээ. Johnny Bravo. Хоёр. Юу Johnny Bravo вэ? Тэр чинь хүүхэлдэйн киноны дүр шүү дээ. Юу лээ? James Brown. Яа, тийш. Тэр саксофон хөгжим нь таны бусад хөгжим бас ялгагдах зүйл. Jazz урсгал дундаа саксофоныг нэлээд голчилж сонсдог юм уу? Тэгээ бас бөмбөрн гоёдаг. Тийм амар секси санагддаг шүү дээ. Угаасаа яг ингээд тоглож байгаа хүн ч гэсэн угаасаа хөгжмийн зэмсгэн дуугарж байгаа нүртэл амар тийм юм шүү. Ялгагдах зүйл гэж юм. Ер нь л амар секси шүү дээ. Тэгээд alt sax, tenor sax гэх нэг төрлөөр диапазонос хамаарат янз бүр яадаг. Энд болохоор одоо туб байна, тромбон байна, 2 tenor sax баг шиг байна. Тэгээд хойно тромпет нарийн бүрээ байна. Тэгээд энэ бол яг л бүгдүүлээ. Brass ensemble. Саксофон гоё шүү. Ийм үлээр хөгжмүүд тоглохоор яг сонсогдох талаас угаасаа гоё. Гэхдээ үлээр хөгжим тоглох юм бол уушиг амар сайтай болоод уушиг нэрүүлмэд амар сайн байна гэж боддог ч гэж. Яг нөгөө нэг энгийн бүр нэг тийм нөгөө жижигэн одоо юу мэрч юм. Нэг амар бол сонсголонтой сонсогдоод байдгүй. Гэхдээ нэг амар уртаар нэг аваад нэг хоолой шаардсан. Тиймэрхүү сонсохоор гоё. Гоё сонсголонтой. Гэтэ би багтаа нөгөө филармонд явдаг байсан. Тэгэл тэгэнгүүт тэр хөгжмийг тоглоход амар яаж энийг тоглодог вэ гэдэг амар гайхдаг гэсэн. Ханаас нэм хөгжим гардаг вэ? Төгөлтөрөөр тоглодог байсан болохоор төгөлтөрөөрөө мэдчихээ. Тэгээд зөвхөн юм төмөр барьчингуудад ингээд ийм гоё дуу гаргаад идэх юм гайхдаг гэсэн. Танд саксофон хөгжим ямар санагддаг вэ? Миний хамгийн дуртай хөгжмийн нэг шүү дээ бас. James Brown, би бол James Brown-ыг сонсох амар дуртай. Би ихтэй яг энэ дууг тааж чадаагүй дээ. Үнэхээр гэмшиж гэнэ үү? Яа тэгэл funky хааныг байнга сонссоор ирсэн шүү дээ. Саний тоглож байгаа хүмүүс ер нь хөгжмийн зэмсгээ хэр сайн эзэмссэн байна гэж харж байна. Би одоо өөрөө хөгжим мэдхгүй болохоор сайн мэдхгүй байна уу? Ямартай сонсоход бол гоё л. Зүгээр хөгжмийн зэмсгэрээ ингээд амар мундаг бүр амар боглаа гоё тоглож байгаа хэсгийг үнэхээр яг хэлж чадахгүй сайн мэдхгүй ч бас гэтээ тоглоод тэгвэл амар юм чөлөөтэй амар гоё юм байж чадчих бодоход гэж л бодож байна. Хөгжмөө амар мэдэрч байна. Бүр яг ингээд 100% сэтгэл зүрх мэдрэмж бүх юмаа зориулаад ингээд хамгийн одоо өөрсдийнхоороо хамгийн гоёороо ингээд цагийг гоё өнгөрүүлж байна. Тэр нь надад амар таалагдсан. Санийг бол дажгуулсан. Санийг guys тэгээд яг баскин хийхэд тэр ус мүсээ бодсон байгаа эднээс нь анхаарал татсан. Айгуу сонирхолтой л. Тэгээд дажгүй байна уу? Дажгүй тоглож байна. Гэхдээ амар magical юм нэг харсангүй гэхдээ гоё л шүү дээ. Бас хүмүүс бол энд шавсан биш тий. Тэгээ зарим хүмүүс их нуурын дараад байна. Эдгээр яасан бол туу сая хэдэн төгрөг хийчих. No woman no cry. Bob Marley тий. За зэн дос бол уусаа тэгээ домог штэ. Юу ярих вэ? Bob Marley. Вау, ямар их хүн тойроо вэ? Woman no cry. Моно. Дуусна. Энэ аптек заавал санахгүй байна. No woman no cry. Bob Marley. Тэгээ Bob Marley ч яг өөрөө reggae чиглэлээр хөгжим мэдэг. Энэ хувилбар нь болохоор яг арай өөр гэхдээ бас яг юм гоё мэдрэмж төрүүлж байна. Яаж таа тий? Ер нь фанк гэж. Bob Marley-гийн No Woman No Cry тэрийг ямар хэлээр дуулаад ам бол? Bob Marley.
Said I remember when we used to sit in a government job. I'm sure. What is the day? Бишээ яа. Мөн биш тэ зүгээр өөр хэлээр болж. Woman No Cry, of course, Bob Marley, man, Bob Marley. Одоо ингэ нэр нь орж ирэхгүй. Байж байгаа. No Woman No Cry. No Woman No Cry. Bob Marley No Woman No Cry. Гадаад бас нэг гоё ингээ хүмүүсээс аягүй гоё оролцоод nice-лэн. Монголд бас юм баскин хийвэл үзэгчт нь бас тээх болов гэдэг тал дээр би бас сайн мэдэхгүй л байна. Тийм нэг хамтлаг нь баскин хийгээч. Харъя л да. Европод гэхдээ энэ нь гоё те. Ингээд одоо Монголд ингээд болж ивэл заахаа дуртай мөнгө хүмүүс байгалах. Гэхдээ ихэнх нь амар ингээд гайхч магаал хорондоо шимэлдэж. Имжлэг үзээд тань ямар мэд төсөрч байна? Амар гоё. Монголд яагаад тийм юм бэ түн бол? Нэг юм сонинд ингээд гудамжинд хүн гитар тоглоод дуулж ивэл ямар сонио харж мараад амар муухай санагдаад идэв шүү дээ. Яагаад ийм гоё хийж болтгоо. Хүүхдийн зууд яг ингээд спикер тавьчаад ингээд микрофон дээр зүгээр дуулж исэн чинь цагдаа нар хурж ирснээ шууд гавлаад аваад явдаг гэсэн. Чин яг ингээд хүн алхаад явж байхдаа гоё баймаар ш тэнгүүт тийм филингийг энэ гудамжны соёл болгож байгаа хгүй энэ. Тэнгүүт Монголд ерөөсө тийм юм байдгүй. Тэнгүүт зүгээр л нэг дандаа хөмсгөө зангидсан хүмүүс. Тэнгүүт ийм хүмүүс ингээд гоё артистууд ингээд зогсож дуулж муулж яхахыг хараа сонсоод ингээд алхаж байхдаа бас гоё баймар ш бид нар бас тий. Энэ бичлэгийг үзэхэд тань ямар мэд төсөрч байна? Амар гоё нөө. Юу гоё? Гол нэг хүрээлцэн байгаа хүмүүс нь хүртэл айгүй яг бүгдээрээ нэг зүйлийг мэдэрч байгаа юм шиг жаргалтай. Үзэгчт нь бас яг нэг юм өөрсдөө ингээ хязгаарлахгүй яг ингээ дуулж хахад нь хажууд нь ингээл ПВ уудаг ч юм уу те ингээл хамтдаа ингээд яг тэр мэдрэмжийн мэдрэлцээд ингээд бүгдээрээ амар нэг юм нэг гэр бүл шиг нэг юм уур амьсгалыг гоё дулаахан уур амьсгалыг бүрдүүлж байгаа нь гоё. Bob Marley миний мэддэг юм Bob Marley 12 хүүтэй лүү нэг охинтой байсан гэж санагдчихээн. Тэгээд 12 хүн баг 3 4 өөр баг 12 өөр хүний ч хүүхд байдаг. Бүгд дуулдаг баг. Ziggy Marley, Damian Marley, Julia Marley, Bob Marley-нууд байгаа. Тэгээд охин нь болохоор fashion designer гэж санаж байна. Бас Adidas-тай хамтарсан коллекшн гаргаж ирсэн гэж санагдчих байна. Bob Marley хийсэн гэдэг байна. Нэг айхтар сайн бол мэдгүй. Тэгтээ ямар тач гоё хүн байсан гэж бол мэднэ. Bob Marley дуртай. Дуртай шүү дээ. Би Bob Marley-г маш багасаа сонссон, бүх цомгийн сонссон. Дуунуудын цээжээр мэднэ, гитартай тоглож дуулах дуртай Bob Marley. Yeah. This is a man's world. This is a man's world. This is a man's world. Уран бүтээл чинь бас хэлж This is a man's world. Тэгээ үннийг хэлээд уран бүтээл шиг эргэлтчихлээ. Би James Brown биш. Мөн биш юм байна. За зэн чинь this is a man's world. Дуучин бол мэдгүй бас. Яг хэн дуулсан юм аа? Бас асар их хүн дуулдаг шүү. This is a man's world. Ямар ч тоо. James Brown, This is a man's world. That's man's world. Oh, man's world. Nothing without a woman or a girl. James Brown. Одоо би алтайгаа засъя. This is a man's world. Man's world. Дуртай шүү. Энэ дууг одоо яг энэ дээс болоос үйлцэн байж их юм байна. Энэ дуу миний хамгийн дуртай дуунуудын яалч юм уу? Өмнө мэддэг байсан чинь сүүлд яг Voice-ийн season 1 дээр л нэг хүн дуулсан юм аа. Энэ дууллаа. Ямар ч гэсэн тэгэхэд бүр яг дахиж бүр ингэ сонсомоор санагдчихсан. Бас амар юм гоё секси дөө. Энэ залуу жахад бүр ингээд бүр амар гоё гадах юм яг бууга мэдрээд. Зүгээр нүдэ нэл ингээд эргэн тойронд байгаа хүмүүс ингээ юу ч бодохгүй тэгэл өөрөөр амар гоё дуулж. Амар гоё мэдрэмж хаа.
Яа тийм хараад угаасаа ийм амар ихгүй зүгээр л ингээд random хүн л ийм лаг авьяастай амар лаг дуулдаг гэдэг яа. Энэ бол үнэхээр мэдэрсэн л шүү дээ. Яг ингэж дотроосоо дуулвал угаасаа энэ солгоод дуулсан ч юу н хамаагүй дээ. Гэхдээ яг ингэж дуулж байгаа тохиолдолд барыг солгоод дуулах боломжгүй. Дуулж байгаа coverage байгаа хүн хэр сайн coverage ингэж харж байна. Тэгэхгүй надад би өөрөө дуулж чаддаг болооч тэр дуулдаг хүмүүс бүгдээрээ л амар гоё юм шүү дээ. Энэ ч гэсэн бүр амар гоё дотроосоо мэдрээд гэдэг л дотроосоо л гэдэг хта тий. Дуулалт бол яг дуулалт нь бол үнэхээр хэлэх үг байхгүй төгсөн. Тэгээ бас яг ингээд хөгжмөө бүр яг чин сэтгэлээсээ мэдрээд яг л гоё дуулж байна. Ингээ бусад хүмүүсийн юу гэж хэллэх, юу гэж бодох ерөөсөө хамаагүй. Зүгээр тий энэ хүн яг одоо цагтаа оршоод яг өөрийнхөө хэмээр байгаа зүйлийг гэж байна. Гитарыг бас амар тоглож штэ. Нэрийн мэдрэмж. Performance хийж байгаа залуу гоё юм, хоол and wow. Тэгээ яг тэр дундаа сэтгэл зүрхээ өгж байгаа нь бүр I can feel it man. Гоё юм. Гитар wow. Энд байсан бол үнэхээр баталгаатай үйлцэн зогсож явах юм байна. Гоё юм. Ориг дуугаа ингээд хитрхэн амир эвдээд нэг сонирн болгож малгацсан бахаар би жоохон дург байхгүй. Энэ болохоор яг ингээд ориг дуугаа ерөөсө гажуулахгүй амар гоё. Тэгтээ өөрөө өсөө амар сайн толж байна. Амар тэгж тэнд нэг хоёр хүн тэрвэрлтэй ч мэрэлтсэн. Амар романтик зогсож байна. Nice. Амар гоё. Надад бол амар гоё мэдрэмж өгч байна. Яг одоо хүртэл үзсэн бишгүүдээс хамгийн гоё нь байна. Энэ дуу болохоор It's a Man's World гэх уран бүтээл байгаа. Уран бүтээл чинь James Brown. Тэ эмхтэй хүн гэж одоо зүсгүй юм те. Тэгээ энэ дуу амар бол эмхтэй дуулт юм бол. Finish the lyrics. Tell me something, girl. Are you happy in this modern world? Lady Gaga, Bradley Cooper хоёрын Shallow. Яа, би нэг өөртөө итгэлгүй буруу хэлчих гээд байгаа юм шиг. Lady Gaga нэг киноныхон дуустай. Нэр нь юу лээ? Lady Gaga, Bradley Cooper хоёрын Star is Born-ы дуу. Нэгаач бас мэддэг юм аа. Lady Gaga, Bradley Cooper. Shallow. Киноныхан дуу. Киноны дуустай нэг Lady Gaga, Bradley Cooper хоёрын Shallow болоо. Тийм байна. Энэ нөө Lady Gaga-гийн Shallow билүү? Shallow тийм. Bradley Cooper, Lady Gaga, Shallow. Энэ их чи угаасаа өөрөө дуулдаг дуучин байдгийг заа гэж шиг. Би зүгээр л анх үзчихэд ингээд random үнийн гой дуулаад байгаа махтай гэж бодоод тэгээ хайсан чинь угаасаа л cover гэдэг дуучин байсан юм байлээ. Та энэ бичлэг өмнө үзчихсэн үү? Зөндөө үзчихсэн. Ямар санагдчихсэн? Яг энэ нөгөө мик верстэй явж байгаа юм шиг. Ваа гэж чадсан ч гэж. Мэднэ. Ямар хамтлаг дуулдаг вэ? Black Eyed Peas. Тэний хэсэг ч уусаа эдний доонууд баг бүх урлагийн үзлэгээр явсан баг. Black Eyed Peas, I Got a Feeling гэдэг Black Eyed Peas. За энэ болохоор Feel Good лөө. Black Eyed Peas. Black Eyed Peas-ийн I Got the Feeling байна. Will I am. Wow. Амар их сонсож байсан. Мөртлөө бас л нэрийг мэдгүй байх юм даа. Өөрөө гараад ирдэг шүү дээ. Йоо, ямар гоё. Ямар уран бүтээл вэ? Black Eyed Peas-ийн I Got a Feeling. Black Eyed Peas-ийн дуу мөн тэгэхээр ингээ ичгүй нэрийг мэдгүй байгаа даахгүй. Тэр үйлдэл хэлүүдээ тий. Нэг уучлаарай нэрийг мэдгүй байгаа ч. Таны хүний орноос мөн яах юм бэ? Би ингээл Америк weekend-ийн тогтолцож weekend болж ирэл хамтдаа явбал би яг шууд ухаалтаад байгаа. Гадаа ингээд зөксөд дуулж исэн чинь хажууд нь яг жинхэнэ дуучин хурж ирэл би лав ингэж дуулж юу ингэж дуулж болох зүгээр ойрлж мэрлээд уйлж мэлээ буй болох ч. Энэ доо амар гоё дуу шүү. Амар тийм uplifting өөдрөг бүжиглүүлдэг. Black Eyed Peas-ийг бол нэг сайн мэдгүй. Тэгэл уусаа дандаа дуунууд нь хит болоод явж л идэг хамтлаг шүү дээ. Billboard-ийн. Намайг хэр сонсдог вэ? Black Eyed Peas-ийг 14, 15 тахтай айгуу сонсдог байсан. Тэгээд одоо ч гэсэн сонсдог. Тэрээс танд хамгийн таалагдсан бичлэг нь юу байсан бэ? Нон This is a Man's World гэсэн тэр залуу. Гитар тоглож тэр амар гоё байсан. Амар cool. Юу байсан нөгөө игч Shallow дуулдаг. Надад хамгийн их таалагдсан бичлэг тэр This is a Man's World-ыг дуулж байгаа залуу байсан. Эдгээрээс танд хамгийн их таалагдсан бичлэг юу байсан бэ? Сүүлийнх. Тэр нөгөө нэг This is a Man's World-ыг дуулж байгаа бичлэг гоёсэн. Нөгөө Lady Gaga-гийн дуулдаг. Зүгээр л нөгөө яг зүгээр санаандгүй явж иж бүр амар.
нөгөө train station-д дуулж исэн. This is a man's world гэдэг. Тэр уран бүтээлч тэр хүний мэдэрч байгаа мэдрэмж илэрхийлж байгаа илэрхийлэмж бол хамгийн их таалагдлаа. Гадуур явж байхдаа энэ зүйлээ таарч байна уу? Америкт тахтал ер нь нэлээд таарсан байна. Монголд бол нөгөө нэг гэрэл гудамж байдаг байх үед айгуу хт дуулдаг шүү дээ. Гудамжинд. Монголд бол бараг таардаг шүү дээ. Бүр нэг хаяа 100 хөвчлэн Beatles шоны тэнд ганц хоёр болж байгааг хардаг. Тэрнээс ер нь бол нэг амар илбэг биш. Тэгээ ер нь гэхдээ гадуур явж байхад бол таарч би бас ийм зүйлсээ нэг хэсэг болж ч бас байжсэн түүх би. Баг байхад л таардаг. Сүүлийн үеэс таахаа болсон. Өмнө нь нөгөө нэг бишгүүр тоглоод суудаг байсан нэг ах байдаг шүү дээ. Тэр энтертэй тэр ах санаанд орж ийн таарчсан. Монголд биш гадаадд явж байхдаа таарчсан. Олны өмнө хэрвээ дуулж чаддаг байсан бол имиж дуулахыг хүсдэг үү? Хүсдэг шүү дээ. Манай хамтлагийн шинэ Чаддаг байсан бол дуулаа л ямар. Дуулж чаддаг бол тэгэл дуулж шүү. Гүү чадахгүй юм. тийм хүсдэг шүү дээ. Гоё шүү дээ. Олны өмнө перформ хийн гэдэг гоё. Та гадаад руу явж исэн биз дээ өмнө? Тийм. Хаашаа явж исэн бэ? Яг сурахаар бол Америк л явчихсан. Тэнд болж исэн хамгийн хөгжилтэй төв юу вэ? Би хөдөө сурч ирсэн байхгүй Америкийн. Тэгээд ингээм автобус яг нэг юм цагаар явдаг. Тэгээ би сургуулаад тараад ажил хийдэг. Тэгээ ажиллаа тараад би молд ажилладаг гэсэн байхгүй. Дэлгүүрээс нэг хэдэм аваад тэгээ ажиллаа тараад автобусанд суусан. Тэгээд сургуулийнхаа юм дээр буусан чинь ууттай мө үлдээсэн. Тэгээ амар уйлаад ингээд дандаа шинэ хувцснууд юм чинь зам дээр ингээд өвдгөө тэрээд яг үлжсэн байхгүй. Автобус чи яг нөгөө цагаараа л явдаг. Тэгээд би яг дараагийн яг тэр бодол дээр ахиж эртэл нь би хүлээж суусан байхгүй тийм чи. Тэгээ яг ирсэн чинь ингээл хаалга онгоосон чинь шууд жолооч нь миний ууттай амиг өгөөл ямар энийг л хүсэндээ үлээд байгаа ингээд тийм юм да. Та гадаад руу явж исэн үү? Явж исэн. Хаашаа явж исэн бэ? Хятад, Солонгос, Япон, Орос, Англи. Гадаад болж исэн хамгийн хөгжилтэй зүйлүүд нь юу байсан бэ? Англид байж хахад гадаа айгүй их нөх хүмүүс ингэж дуулж янз бүрийн илб мэлб гэдэг хэвгүй юу. Тэгээ тэр хүмүүсийг болохоор street performers гэдэг юм байлээ. Бүр яг юм мэрэгжилтэй болсон. Ингээ гадаа л ингэж бусад хүмүүсийг entertain хийдэг тэр нь ингээ өөрийнх нь мэрэгжил болсон. Тэгээ үүдийн 5 6 жил тэр хийж байгаа ч юм уу яг тийм хүмүүс байдаг. Тэгэд хамгийн хөгжилтэй цааш хамгийн юм сонирхолтой болон сонин үйл явдал гэх юм бол ингээд Английн нэг юм худалдааны гудамж байдаг хгүй юу дэлгүүрүүд янз бүрийн хоолны газар байдаг. Тэгээ тэнд яг нэг хүн нэг юм перформ хийж исэн. Гэхдээ яг дуулаагүй. Тэгээ нэг ид шидч гэх юм уу нэг юм айгу сони юм үзүүлээд нэг иймхэн хэмжээний цагирган юунд ингээд бүх бие багтаагаад ингээд гар мараа ингээд багтаагаад оруулж исэн нэг тийм сонио. Гэхдээ тэр бол айгу хэцүү байсан үзэхэд гар мараа ингээд гар нь ингээд хугарах гацж байгаа юм шиг трх гэдэг дуурж муураад тийм тэр амар байсан. За манай өнөөдрийн ивент тэгчээр Monarch боловсрол солилцооны агентлаг ажиллаж байгаа. ОГ агентлаг нь 2006 оноос Америк нэгдсэн улсын их сургууль, коллежуудын албан ёсны төлөөлөгчийн газраар ажиллан олон зуун оюутан залуус төгссөн мэргэжлэр Америк нэгдсэн улс суралцах боломжийг олгох зорилгоор үүсгэн байгуулагдаж байсан байна. Улмаар 2010 оноос Америк нэгдсэн улсад зуны амралтаараа ажиллах аялах хөтөлбөрийг Монголд амжилттай хэрэгжүүлэх болсон бөгөөд одоогоор 1000 залуусыг уг солилцоогоор амжилттай явуулсан байна. Тэгээ манай өнөөдрийн спонсор юм таны ширээн дагуу байна. Мөн тавтуугаар үйлчлүүлэх $100 хөнгөлт хэрхэн бичлэгтэй тасгал. Баярлалаа. Оо вау баярлалаа. За стих баярлалаа. Яс сайхан хэрэг вэ? Оо за баярлалаа. Ямар гоё юм бэ? Хүү явъя л да. Явчих л да. Америк руу. За бай. Манайхаа явлаа би. Хүү ямар гоё энэ шинэ жилийн бэлэг юм уу? Хүү ингэж уттай бэлэг авчирсан. Хайцтай бэлэг авчирсан. За баярлалаа. Оо ваа тийм баярлаа. Гэтэ би нэг өөрөө хэрэглэхгүй бол найздаа өгчлөө гэж байна. Оо за баярлалаа. Ямар хөрх юм бэ? Хөөе тэгтээ юм чинь шинэ жилийн уттай бэлэг шүү дээ. Нэг юм бэлэг аваг амар удаж юм баярлалаа. Тэр танахаас ингээ 2 дахь бэлэг авчлаа. Баярлаа. Тэгэл саянаас $100 өгөхгүй гуйгаад байсан юм. Баярлаа. За баярлаа. Яв гоё бэ $100. За манай энэ дугаарыг оролцсон орцсон баярлалаа. Баярлаа. Баярлаа Monarch. За React энэ дугаар таалагдсан бол Энэ видеог хийж байгаа залуусыг бас дэмжиж Like and subscribe дараарай.